За энэ ойрны асуудал бол одоо ялангуяа манай Улаанбаатар хотод маш хурцаар тавигдж байгаа. Яагаад гэвэл энэ хотчлолтой холбоотой хүмүүсийн өдөр шөнийн хэмнэл алдагдж байна. За нойр гэдэг бол ерөөсөө сайн эрүүл нойртой гэдэг бол эрүүл байхын үндэс. Яагаад бол нойрны асуудал үүсээ нойргүйдэл үүсгэхэд хүний бүх эргэтэн систем нэрвэгдэж байдаг. За тухайлбал хүний хамгийн ихний одоо нойрны алдагдлаас болж үүсдэг юм бол тархитгүй мэдрэлийн систем буюу тархины эмгэгүүд. Хүн тайван биш болно, уур бухимдалтай болно. За үнийгээ дагаад хөдөлмөрийн чадамж нь 30-аас 40% буурж байна. За ялангуяа энэ хотчлолтой холбоотой бол энэ гэрлийн бохирдол гэдэг юм гарсан. За үүнтэй холбоотой бол хүний нойрны хэмнэл алдагдаж эхэлж байгаа. За дараагийн асуудал бол хүн нойр муутайх юм бол зүрх судасны систем хямардаг. За зүрх судасны систем хямарна гэдэг бол нөгөө хүний амь настай холбоотой гинтийн үхэл тийм ээ бас баралтын шалтгаан болж байна. За нойрны эмгээг бас одоо хол босруулах систем шууд нөлөөлж байдаг. За стресс энэ нойргүйдэлтэй холбоотой ходоод хол босруулах замын эмгэгүүд үүсэж байна. За сүүлийн үед бас нэг анхааралтай байна. Хүүхдүүдийн нойргүйдэл ихсэж байгаа. За энэ мэдээж хэрэг нөгөө л технологийн нөгөө гар утасны хэрэглээ нөгөө цэнхэр дуялгаж дэлгэцийн хэрэглээтэй холбоотой хүүхдийн нойргүйдэл. За хүүхэд нойргүйдэлт үүснэ гэдэг бол нөгөө цаг цагаар хоногоор өсөж байгаа организм маань хөгжлийн бэрхшээлүүд үүсэж эхэлж байна. Амьсгалын замын эмгэг хүртэл нойргүйдэлт үргэж байгаа. Өөрөөр хэлбэл сая профессорын лекцэн дээр гарч чинь богинохоо үзүүтэй өндөр тийм ээ хэвлийн жин таргалцтай эрэгтэйчүүд эдгээр насны эрэгтэйчүүдэд энэ нойргүйдэлт тохиолж байна. Өөрөөр хэлбэл амьсгал нойрон дунд тасалддаг. Өөрөөр хэлбэл хүн амьсгал чөлөөтэй авч гарч амьсгалын зам маань чөлөөтэй ээжээж хүн тарих маань хүчил төрөгчөөр дутагдахгүй хүн сайхан тайван амардаг юм байна л да. Гэтэл тэр нөгөө илүүдэл жинтэй хүмүүс маань шөнө амьсгал нойрон дунд тасалдахаар тарих нь хүчил төрөгчгүй болоод шөнө сэрээд идэг. Тэгэхээр ингээ нэг олон сэрээд ахаар нойрон чанаргүй болж ирж идэг. Энэ мэтчилэн шалтгааныг эхлээд тодруулах ёстой. Тэгэхээр манай нойрны төв маань энэ нойргүйдлийнх нь эхлээд шалтгааныг тодорхойлох юм бол эмчилгээ мэдээж хэрэг онсон байж таарна. Тэгэхээр та бүхэн юуны төрөнд эхлээд оншоо тодруулаарай. Хэрэв онш тодорхой юм бол нойргүйдэл эмчлэгдэх боломжтой юм гэж шүү гэж хэлмээр.